Хүүхдээ аав эсвэл хэмээг нь хэрхэн үзгээд сургах вэ? Эхсээд хэмээн илүү их санаа зовж байгааг тодруулъя. Хүүхэд өө ээж нь үү эсвэл аав эмээ хоёр уу? Эхний саруудад хүүхдэд ядхийн насарч байгааг нь төдийлөн чухал биш. Хамгийн гол нь насарч байгаа насанд хүрсэн хүн хүүхдийн хэрэгцээнд мэдрэмжтэй хандаж, цаг тухайд нь хоолсож, төвфийг нь сойж, дэвэж байх хэрэгтэй. Харин насанд хүрэвчид эргэн тойронд нь сандарч түгшиж байвал хүүхэд ч бас гэдэнтэйгээ хамт санаа зовж фисдэг. Ихэнхдээ энэ нь ямар ч шалтгаангүй үйлж ээж нь эрдэс тайвшруулахад хэцүү байдлаар эсэрдэг. Эцэл эхчүүд хүүхдээ хоорондоо эсвэл бусад хамаатан сатантай нь 50 үлдээж сурмаар байвал үүнд даажмаар бэлтгэсэн хамгийн зөв. Эхэндээ ээж нь хүүхдээ аав эсвэл эмээ өвөөгийнх нь дэргэд асардаг. Дараа нь гэд хамтдаа хүүхдээ усанд оруулж тоглождог. Тодорхой хугацааны дараа аав эсвэл эмээ нь ээжийн дэргэд гэхдээ ээж нь шууд оролцохгүйгээр хүүхдийг асардаг. Хэрвээ ээж нь мэдлэстэй байвал хүүхэд болон насанд хүрэгчдийн хоорондын дасан зохицол илүү хурдан хялбар явагдана. Дараагийн шатанд та итгэдэг насанд хүрэгчний хамт хүүхдээ ганцаараа нь үстэйгээд өөрөө 5, 10, 15 минут күш өрөөнд орч болно. Дасан зохицох үйл явц саадгүй явагдахын тулд урьдчилан бүх хэрэгтэй зүйлсийг ийс харагдах газарт бэлдээрэй. Сүйтэй сав, хольц, жив, тогсоом гэх мэт хэрэгтэй бүхнээ. Урьдчилан савмын ариутгагч эсвэл хасаагчийг хэрхэн ашиглахыг зааж үзүүлсээрэй. Харагдах газруудад энгийн богино заавруудыг үүсгэж болно. Хэрвээ танд зөвшгөх хэрэгтэй бол холбоотой байгаарай. Санах хэрэгтэй нь ямар ч насанд хүрэгчид хүүхдтэй харилцах туршсах цаг хугацаа хэрэгтэй бөгөөд ингэснээр тэд хүүхдийн хэрэгцээг ойлгож хэвснэ. Эхэндээ энэ нь таавар таах тогсоом шиг санагддаг. Гэхдээ насанд хүрэгчид хүүхдтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөх тусам түүнийг ойлгоход улам хялбар болдог.